Сэтгэл шиг тэлмэхэн Монгол наадмын тэнгэр дор дурсан дээрээ тодхон дуу хөгжим дүүрэн дурсамжаараа тодхон дуу хөгжим дүүрэн дурсамжаараа тодхон бом баяраа бом баяраа тий. Хүй хахад нь хоёр байгаа шүү. Хоёр бадаг ба. Гэхдээ нөгөө тэрэн ахгүй юу? Нөгөө дуу хөгжим гэсэн штэ. Тэрэн нөгөө хоёр дахьт нь ашигладаг байхгүй. Тэгвэл нөгөө Инээс баясгал дөрөн ирээдүйн алхаа тодгон нөгөө ирээдүйн алхаа нь биш ээ юу вэ? Тэр мартсан байх. Дараа санд хараа ягаар. Гэтэ ич чинь энийг тавиадах. Энэ юу вэ? Нөгөө сатар тавиад тоглолдог. Сатар тавиад уу? Үгүй. Шагаа тавиад тоглолдог. Наа. Бэж. За. Үдших шүхтүүдээр таалгая. Энд юу вэ? Шага. Яг шагааны дуу мөн үү? Жихэр биш үү? Биш. Шага. Тийм үү? Жихэр ямар юм утганд хийдэг юм. Шага зөв. Тэр бэбсэн дата штэ. Энэ минийх. Тийм. Тий. Гэтэ би Гинчтэй. Би нэрээ наа тоглоо гэж мэдх юм байна. Нөгөө ингээд шагаануудаа тавиад энийг шийдээ шагаагаа аваад ингээд эхлээд шагаанууд ингээд 10 ширх байх хэвээр. Тийм үү? 10 ширх төгч байж л. За. Ингээд 3-3-аар ингээд яачин. Ингээд хүний тоогоор 10-10-ыг авах юм уу те? Хүний тоогоор 10-10-ыг авах. Ингээд хэд болж байна? 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 10. Одоо ингээд 10 болсон шүү дээ. Тэгээд дараа нь нэг хүн нь ингээд энэ гинжээ шидэд тэгээд шагаагаа ингээд шуурж аваад тэгээ ингээд энийгээ бариад шагаа чи үзүүлээ тэгтээ. Ингээд барьчихсан байхгүй. Тэгтээ газар унсан хажигдан л та. Чинийхэр бол ингэх юм уу? Нэгийг шидчихэд энэ гараар авах юм уу? Энэ шидсэн гараар авах юм уу? Тэгж би л ингэж хэлсэн. Байж. Ингээд авахгүй. Эхлээд ингээд энэ гараагаа штэ. Энэнгээрээ ингээд энийгээ шидэг агуур энэ гараараа авахгүй. Ингээд шагаагаа аваа тэгээд энэ чинь ингээд. Би бол ингэж тоглолт юм байна. Чи шагаа шүүрхийг хэлээд байна. Хараа. Би бол ингэж тоглолт. За 10 урдаа тавьснараа тавьсан лээ заяа. Хараа. Шагаа шүүрх гэдэг байхгүй энийг. Гинжээ одоо энэ хөө хуйг гэж ярьдээ энийг ихчтэн гэхдээ тэр энэ нөгөө гинжээд л аваад ирсэн тэрний орлуулад аваад ирсэн байхгүй яараа ингээд дээшээ шидээд ингээд тасалж авдаг байхгүй би нэг дөрвийг шүрч чадах байхаа гэж бодоод одоо ингээд юу яатсан шүү дээ тэр наашаа тасалтаа тавцсан шүү дээ тий одоо шидэх хоорондоо шууд тавьчих юм уу тий шидэх хоорондоо ингээд наад тавцсан баггүй юу дөрвийг нэмчлээ гэсэн үг. Тэ шагаа 10-аар тасалгүй шууд эхлээд овоолж би хоёрыг авч чадах юм байна. Тэгэхээр чи эхлээд ингэ штэ. Гэхдээ эхлээд чи гिचх заяа та хоёр жижигхэн гартай юм чинь. Хардаа хэдүүлээ гараа нийлүүлж үзье. Тэр та хоёр хамаагүй жижигхэн байгаа сте. Тэгэхээр зэрэг та хоёрын гарт магадгүй 3 шагаал ингээл багтах байх. Гэтэ минийхт арай ээж 3 ер нь багтчих шүү. Тэгэхээр багцаагаараа л тасалж авах нь. Надад 2 тарах юм байна. За тийм байна. Шидсэн гараараа аав. Баруун гараараа. За одоо та за би эндээс ингээс юу хийж аваа тасалж аваа. За би 3-ыг л авна. Ингээ 3-ыг авна. Тэгээд 3-ыг авахдаа унгааж болохгүй хажуу талынхаа шагаануудыг шүргэж болохгүй цэвэрхэн авах хэрэгтэй. За. Яа садахгүй биш. Тэгээ сурчнаа. За. Одоо би нэг өндөр нь гэлтэй. Яа хөрөө. Комэн. Хаашаа шидчих. За яаралгүйгээр за дахиад нэг оолч. За дундаа оолч. Бүх шагаагаа. За бүх шагаагаа дундаа. Тэ сурч байхаа. За. Хичээгээрээ чаднаа. Би сая ингэж бодод дээ. Ингэж бодоод байгаа байхгүй. Гэтэ ингэж аахгүй. Би шидсэн гараа шидчихэд тэгээд нөгөө тэр доо эсвэл алаг мэтгий болж тоглох юм. Эсвэл болов? Эсвэл ингэчээ хэдүүлээ. Энийг ингээд айжмдаа суран заяа. Эсвэл шагаа нислэх юм уу? Тэгэл та. За тэг. Би шагаа чаддгүй шүү дээ. За байж тэгвэл ихэд хумс өвдөд байдаг байхгүй юу? Энэ. Хумс нь өвдөд байдаг. Тэгвэл хараа. Ундрага. Энэ шаагаа нэрлж мэдгүй та хоёр.
Энэ юу? Наа чи мөр. Маа за. За. Хураг болоо ишиг үл юу вэ? Наа хэн. Энэ хон. Хэн. Яма. Ямаа. Тэгээд Тэмээ. Мөр. Өхөр. яг үнэ. Үгүй байдгүй шүү. Өхөр байдаг шүү дээ энэ шүү. Ундрага үзэгч хүүхдүүдэд хэлээд өгчих. За их чинь гар дээр барьж. За энэ юу вэ? Тэмээ. За. Өргөд. Мөр. Өхөр. Юу вэ? Хон. Энэ үү? Ямаа. Энэ нь хон. Ямаа боллоо. Дахиад тэлчихтэй. Хүүхдүүд нэг юу яах вэ? Сайн тогтоохгүй бодлоо. Хэн. Яма. Хон. За. Тэмээ. Мөр. За би хэлээд байгаа. Би хэлээд. Хараа. Энэ нь болохоор ямаа. Тэ? Нэг. За. Ингээд хон. Хоёр дахь нь тэ? Ингээд дэшээ ингэхээр зэрэг. Энэ чи юу вэ? Мөр. Ингээд тэмээ. Үгүй шагаар нисмаар байна. За тэг. За Шагаар нисмаар байна. За тэг. Эхлээд тавар нисэлж үзэх үү? Үгүй би тавар нисэл. Хэдэн нислэх вэ? Би гурваас нисэл. За. За хайж. Цаагаа орчих. За. Яг энэ дээр энд нислэх юм байна уу? Нислэх ижил юм байсангүй те. За. Ижил байвал нислэх юм уу? Байхгүй. За. Энэ талаас нь. Яг яах вэ? Одоо энэ хоёр ижлэхнээ нислэх байхгүй хооронд. Чадсангүй. Чадсангүй. За. Дахиад нэг оролдоод үз. Би хийв. За тэг. Хоёроор. За эхлээд одоо энэ итгэлтийг нэг орхиулаад үзье тхүү. Хайрам. Ингээд Гой тийм ээ чадлаа. Мэргэн байна. За одоо энэ хоёрыг дахиад Би юу? Энэ хоёроо. наадах чинь чинийх болно шүү дээ. За. За. За Бүгдээ. Yes. За. Хүй. Ёохи. Чи андуурчлаа шүү дээ сая. Мор тэмээ хоёрыг хооронд нь яачих. За одоо минийх шүү. Одоо миний ээлж шүү. Та хоёр харж байгаа. За энэ хоёр мор байна те. Энийг. Хүй. Хонь нэнтэй бэ штэ. Хонь нэнтэй бэ. Би энийг хонь буулгахын тулд энэ талаас нь эхлээд нислэнэ. Ямаа бучлаа. За, одоо энэ та хоёр. Энэ юу? Чи орх тий. Та. Хараа. Шагаа тоглохоор. Би тогломоор штэ. За, одоо чи тоглож. Ундаг. Их чинь чамд хэлж өгье. Чи энэ штэ чи. Ингээд зөөлөн шид заяа. Ийм дээрээс яхаар өндрөөс ингээд хол орхигдоод ийшээ тийшээ өсрээд байгаа байхгүй за. Тэм болохоор ингэж яах энэ орхих энэ олбог дээрээ ойрхон гараа ойрхон ингээд орхицаа юу. За за. Гурван ямаа. Тэгэхээр маш зөөлхөн нислэх хэрэгтэй. Зөөлхөн. Уг нь чи чадлаа даанч энийг хүндчлөө. Тэгэхээр тоглоом хүчингүү гэсэн үг тий. За шагаа тоглохоор хүн яадаг гэж. Шагаа тоглохоор та хоёр ингээд атгах та шагааг. Ингээд атгах та. Шагаа барьдаа нанаасаа. Ундраг гоё ягаа нэг түүцсэн биш. Дан за мачийн ягаа нь авч. би дан болнууд. Боруудыг барьчих. Хараа. Шагаа ингээд тоглохоор хүүхдүүдийн та нарын гарын хөгжүүлээ шүү дээ. Энэ маш сайн хөгждөг байхгүй. Тэгээд шагаа их тоглодог хүүхэд гоё цэвэрхэн бичдэг болдог. Хүүхдүүд ч гэсэндээ хэвээ шагаа сайн тоглодог байх юм бол сургуульд орохороо цэвэрхэн бичнэ гэсэн үг. Гарынх нь хөгжил цаанаар нөлөөлдөг. За тэгвэл би хурдан шиг гоё тоглоо юм дандаа. Тэгээд муухайчдаг гэдэг юм аа. За тэгээд л штэ тий. Бас нөгөө нүдний баримжааг сайжруулдаг байхгүй. За. Чи саяныхыг штэ тий. Зөөлхөн ясалсан бол эн чин ямаа хിവэрэ байгаад энэ ямаатайгаа ижлэхэн болох байсан байхгүй. Тэгэхээр зэрэг хол байгаа энийг чам нэслээ. Хоёр яачлаа штэ. За тийм байна. За тэгэхээр алийг няслуул чи амархан байна. Чи эхлээ сайн хар, яаралгүй сайн хар. Яг үнэ. Зөв чадлаа. За энийг авчих. За одоо энэ хоёрыг нясл. Сайн байна. Мундаг. За мэй. За тэгэл ижилт
таараагүй бол дараагийн үнэ ингээд хайдаг. Миний Би бүр аим орноо тэл. өө би амсан шүү дээ. Энэ яагаад өнгөтэй байгаа гэж? Энэ яагаад өнгөтэй байгаа? Шагаач ер нь яг ийм өнгөтэй шүү дээ, тий? Энийг чинь та хоёрыг сонирхолтой болох гээд хүр манжин мэдхүү? Манжин хоолнд хийдэг. Хүрэн манжингийн шүүс чанцсан байхгүй. Би шууд тусан мэдрэг бодчихдаг ш. Тий. Шаагаан бас ингээ өнгөнд оруулж. Энэ яагаад бор өнгөтэй болсон гэж? Шоколад. Яасан бол ундраг юу гэж бодож байна? Би ч самар тэгсэн болов. Энийг биш дээ те нөгөө нэг бидний уудаг бор цай биш дээ, цай биш дээ. Цайны эдэнд туслагдсан байхгүй. Яа, харцаа юу? Тий, харцаанд. Зарим хүмүүс харцаач гэдэг дээ. Энэ цагааны яасан? Зүгэл махнаас авсан юм. Энэ болохоор зүгээр л нөгөө махнаас нь салгаа сайн мүлжчихсэн байхгүй юу? Дахиад тоглолт гоё штэ. Дахиад тоглоё. Нөгөө гинжин хаа. Яг нь хоёр. Үгүй би гинцтэй тоглох. Би л зүгээр сулаа. Тэг. Бараг сурах гэж штэ. Яаралгүйгээр баримжаатай болох хэрэгтэй. Яа. Одоо чи ерөнхийдөө за багцаа нэг энэ хавьда би их өндөр шийдвэл авч чадахгүй. Хитрхийн өндөр шидчихвэл бууж ирэхэд нь ингэхээр зэрэг юу яахгүй. Баримжаалж чадахгүй. Тийм баа. За авч чадчих. За. Тэгэхээр яг дээд. Хардаа. За тийм байна. Гоё. Онцлоо штэ. Чаад. Опа. За ингээд. Йоо жичлээ. Чачаацсан уу? Миний ашуурх гэжсэн нэг ундраг авчлаа. За. Хараа би та нарт ингээ. Та хоёрыг бүр сайн яслаад сурчаар дөрмийн зааж өгнө үү? Шагаад болох чинь бас дөрмтэй шүү дээ. Алга болохгүй байж тэгээд бас сайн баримжаасан шидэд тий, үзье. За хоёрыг шидэд үзье. тий. Шагаагаар шүү дээ. Морь уралдуул тоглож мэдгүй. Мэдгүй. Ингэж өрөөд ингээд замын өрөөд морь уралдуулах замаа өрөөд Тэгээд энэ хажуу талд нь мөрнүүд өөрийнх нь тустай мөрнүүд ямар ч хэлбэрээр үрж болно одоо. тий. Шоо хэрэгтэй. Тэгээд дөрвөн ийм надад шоо байгаа ш. дөрвөн ийм нөгөө нэг орхих дөрвөн шиг шагаа биш Хөөе тий. би дөрүүлэнгийн Дөрвөн хонь. Тэгвэл дөрүүлэг нь нисэлх юм байна. Үгүй. Хэрвээ бөөнөрөө тоглож байгаа бол дөрвөн ийм ижилхэн буух юм ба шууд булааж авдаг байхгүй. Булаагаад аавна. Хинэн төрүүлж авснаа хаалж гэсэн үг. Тэгээд нөгөө нэг эндээс одоо морь бууснад хэдүүлээ иймхэн зам дээр нэг морь уралдуулчих идэх үү? За одоо ахиж шинээр юу авчрахгүйгээр нэг яатах. За. Маа хэтгэлт. Энэ дөрвийг орхиорой одоо. За морь буусангүй. Морийг сонгодог штэ нэрээ. би ягаан мөр. Чи ягаан морь. За энэ уран даргих. Би боо. За. Чи энийг ах уу? За би тэгвэл нэг юм энэ морийг авчи. За. За эхэллээ. За одоо чи орхоор. Морь буусангүй. За. Морь буугаараа молор эрдэн болоорой. Морь буугаараа молор эрдэн болоорой. Нэг. Яг. За нэг тавьсан шүү. За итгэр. Yes. За одоо өндөр. Яагаад таавал? За арай болсон. Нөө та бүр Нэг хуусаа. Үгүй Нэг нь тэмээ. тийм ээ. Тий. Саяных дөрвөн бэрх байхгүй. дөрвөн болгоцсон. Тий. За одоо ундаг. Дөрвөн Ямар гоё 3 шууд гүйтсэн 1 2 3. Ааха. Тэгээд бас тоолж сурах нь биш үү те? Шаагаа морь уралдуул тоглонгоо. За. 1. Хараа хамгийн гол нь та хоёр нэг ингээ жоох ингээ залтаал зөөлхөн ингээ хаяад биш үү? Орхих хэрэгтэй шүү. За юу ингээ. За. Та нэг буцлаа. За нэг буцсан. За ундагыг гүцээд ирсэн шүү. Хоёр эс юм а энэ ингээд яачлаа чи хоёр явуул. Хоёр тахуулчих. За маа. Яа би яагаад Миний яаш хэлж штэ. тоор ямар холуудаа итээ. Итка жоохон уруугаараа цэгсуугаараа нэг. Тэгэхэд доошоо тангоо.
Хүүхдүүд бас чамайг харахгүй шүү дээ. Эдгагийн мөр хэр хурдан тавих гэж юм да. Тийм ээ. Өссөнгүй. Гурав. За, итгэлд минийхийг дахиулчих. 1 2 3. За, 3. За мэ. Энд орчих. Хоёр зэв. За, чи ахаар сайн уу яаж. Кад хойчих юм. За. Хоёр л нэг нь хойчих юм байна. Зүгээрээ. Яа, 2 1 2. Өвш энэ дээр ирэх байхгүй. 2 тавьчих юм чинь. Мөр уралдуулах тоглоход гоё шүү дээ, сонирхолтой. Яа, нэг хоёулаа зэрэгцээд ирлээ шүү. За минь Гээ хөрхий. Би чи хариуг гүцэх гээл чүү гэл нэг хэлчих. За. Болсонгүй. За. нүдэн басгүй. Нүдэн жаад хурдан тавихын тулд нүдэ харах хэрэгтэй баха. За, би одоо гоё. битгий богоно. За чадсан. Дахиад нэг. За би төрүүлэх гээд байна шүү. Тэгвэл лалын нэмээд Итгэлч мэ. Чи битээ нэмээд байл та. Хөөе, олон зам байхгүй штэ. Дараа нь олон бүр урт замаар тоглоё гэдэг зэ. За. Одоо. тал ялах гэдэг да. Би ялах юм бол Той ялах бол та хэн төрүүлсэнд нь энэ уралдааны бай байхгүй бай шагнал. За нэг. За дундаа төрүүлстэй. би хожигдах юм байна өө. Босоо. Нэг. За ундак. Энэ юу? Аха. Хоёр. За нэг. Хоёр төрүүлсэн. За. Морин хурдан давхсан. Булхай цайгүй шудраг тоглосон. Ундрахтаа. За. Чи морины хүүхд төрүүлсэн болохоор одоо морин гинго гэж бодвол төрүүлэл хэлэх байх та. Гинго гэж мэд хэлв. Морь уралдуулаад хүүхдүүд тавихаар тэгж хэлээд идэв шүү дээ. Дахиад таглая. Хүүхдүүдтэйгээ хамт гэр бүлээрээ шагаа наадаж тоглоороо Монголын уламж тоглоом наадгаа хамгийн бүр гэр айл болгонд байдаг. Шагаа хүүхдийн нөгөө гарын жижиг булчингийн хөгжилд маш сайнаар моторик хөгжилд сайнаар нөлөөлдөг. Тэгээ хүүхд өөрөө баримжаатай болдог. Тэгээ одоо шагаа няслах, тэ шагаа орхих, шагаа тээх гэл одоо бүх морь уралдуулах гэл энэ болгон дээр хүүхдийн нөгөө анхаарал төвлөрж идэг. Бас дээрээс нь гарынх нь хөгжилд нь сайн байдаг байх нэ. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ шагаа наадуулж цагийг зугаатаа өнгөрүүлээрэ гэж хэлмээр байна. За одоо морь уралдуулъя. Эцэгт одоо дахиж төрүүлмээр байна уу? За энэ барай штэ. Тийштэй байна тий. Таны шагаа. Морин Алуу итгэлтэй хандаа. ихтэй хин. За би нэг дөрөв байсан штэ. Ихэнх хүүхдүүд чанга дуутай юмнаас ч юм уу эсвэл ганцаардгаас эсвэл харанхуугаас айдаг. Тэгээ хүүхдээ нөгөө юунд найдсан бэ? Битгий ингээд дайгаад байгаа сүртэй ингээд загнахаасаа илүү яг юунаас айгаад байгааг нь та бүхэн эцэг эхчүүд маань л хуваалцаж ойлгоно. Тэгжиж тэдний нөгөө айдсын тайвшруулахгүй бол айдастай их яваад байвал хүүхэд өөрөө их зожиг ганцаардмал тэгээд юм болгоноос айдаг тийм зориггүй болчдөг. Тийм болохоор эцэг эхчүүд маань хүүхдийнхээ айдсыг нь яаж даван туулах юунаас айгаад байгаа гэдгийг харилцан ярилцж агаад тэгээд айж байгаа зүйлээс нь айхгүй байх ямар юу байна арга байна тэр болгоныг хүүхдүүдтэйгээ ярилцж агаад хэрэгжүүлээрэ ялангуяа харанхуйас айгаад байгаа хүүхдүүд бол ганцаарангийн заавал унтуулах гэж алдах хэрэггүй тэгээд унттал нь одоо хамт үлгэр ярьж өгөх ч юм уу хүүхдтэйгээ харилцаж юу яагаар айдсын даван туулаарай гэж хэлмээр байна.